2016 он гарснаас хойш тус дүүргийн 6 дугаар ороо төвийн ороодод бол автомашин эдэг болон автомашин улгаалах гэмтэргүүд маш их үлдэж иргэд бол эдгэрнгөөрөө хохирохдаг бол ихсэж байна. Иргэдийн сонор болгоомжгүй анхааралтай байдлыг ашиглан гэмтэргүүлц этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлц аль багш дэлгэрүүлэн шалгаж байна. Тухайлбал 2016 оны 7 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбог тавтгаалын газар автомашин угаалгаж байсан А90А гэгчийн автомашиныг машинаас хизүүл хулгайлсан хэргийг тодорхой оршин суух хаяггүй А гэгч нь хулгайлсаныг илрүүлэн эрүүл хуулийн 195 дугаар зүйлийг нэрвээр гүйцэн шалгаж байна. За ийм дэрэгдээс бол иргэдтэй ард иргэдтэй дараах анхаарал сэрэмжлүүлгийг санал зөрчилдүүлгийг өргөж байна. За автомашинтай иргэд автомашинаа харуул хамгаалттай хяналтын камертай толгой зориултын талбайд байршуулах шаардлагатай байна. Иргэд олон нийтийн газарт явахдаа эд хөрөнгөндөө сонор сэрэмжтэй эд зүйлээ авч явах шаардлагатай байна. Мөн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлээ ил задгаа орхихгүй байх. Автомашин дотроо үнэ зүйнтэй үнэхээр их хэмжээний мөнгө төгрөг эд зүйлээ орхиж явахгүй байх. За мөн гэмтэргийн дуудлага болон гэмтэрэг үлдэгдэж байгаа тухай мэдээлэл авсан түүнийг харсан үзсэн зүйлийнхээ талаар яаралтай цагдаагийн байгууллагууд мэдэгдэж хамтарч ажиллахыг хүсэж байна.